За сайн байцгаана уу. За 11-р ангид бас тригонометр адилтгал гэсэн бодлогод үзсэн. За энэ дээр бол 1-р бодлогыг бодъё. За 1-ийн Ж. За энэ юу гэхээр энэ адилтгалыг батал гэж байна, тий. За тэгвэл баруун талын илэрхийлээ бодоод зүүн талын илэрхийлээ бодоод баруун талын илэрхийлийг гаргах ёстой гэсэн үг. За тэгвэл зүүн талын илэрхийлийг бодъё. За өөрөөр хэлэх юм бол за нэгийг хуваах нь 1 дээр нэмэх нь синус альфа. За нэмэх нь нэгийг хуваах нь 1-ээс хасган синус альфа тэнцүү. За ерөнхийдөө өгөх юм бол энэ 1-ээс хасган синус альфагаар үржүүлнэ. За энэ дээр бол 1 дээр нэмэх нь синус альфа үржүүлнэ. За тэгвэл 1-ээс хасган синус альфа нэмэх нь 1 дээр нэмэх нь синус альфа. За хуваар дээр болохоор 1 дээр нэмэх нь синус альфа үржих нь 1-ээс хасган синус альфа. За тэнцүү одоо энэ дээр бол 1 дээр энэ хоёр хураагдлаа, 1 дээр нэг нэмлээ 2. За хуваар дээр ба илэрхийлийг үржүүлэх юм бол томьёогоор 1-ээс хасган 1-ийн квадрат хасган синус квадрат альфа тийм үү томьёогоор. За тэгвэл 2-ыг хуваах нь 1-ийн квадрат бол 1 хасган синус квадрат альфа. За хуваах одоо 2-ыг хуваах нь за үндсэн адилтгалаар 1-ээс хасган синус квадрат альфа маань косинус квадрат альфатай тэнцүү байдаг. За ингээд батлах ёстой илэрхийлэл маань гарч байна. За бас баруун зүүн талын илэрхийлийг хэлбэрчлээ. За ерөнхийдөө бол бас ерөнхий хуваар өгнө гэсэн үг л дээ тий. Энэ дээр бол 1 дээр нэмэх нь синус альфагаар өгнө. За энэ бол косинус альфагаар. За тэгвэл юу болох вэ? 1 дээр нэмэх нь синус альфа үржих нь за 1 дээр нэмэх нь синус альфа гэсэн үг. За нэмэх нь косинус альфа косинус квадрат альфа бол тийм косинус альфа үржүүлээд за хуваар дээр болохоор ерөнхий хуваар маань юм байсан шүү дээ тийм үү. 1 дээр нэмэх нь синус альфа байсан. За одоо тэнцүү за энэ хаалт задлах юм бол 1 дээр нэмэх нь за энэ А дээр нэмэх нь Б-ийн квадрат гэсэн үг тийм үү. 1 дээр нэмэх нь 2 синус альфа гарна. За нэмэх нь синус квадрат альфа. За нэмэх нь косинус квадрат альфа байгаа. Косинус квадрат альфа. За хаалт дотор бол косинус альфа үржих нь 1 дээр нэмэх нь синус альфа байгаа. За тэнцүү одоо үндсэн адилтгал ёсоор энэ юу болох вэ? Энэ хаалт дотор илэрхийлэл маань энэ 1 гарна тийм үү? За тэгвэл энэ 1 дээр нэгдээд энэ 2 болно гэсэн үг шүү дээ тийм. За 2 болно тэгвэл 2-ыг ерөн хаалтны гаргавал энэ 1 дээр нэмэх нь синус альфа болж байгаа. За хуваар дээр бол косинус альфа үржих нь 1 дээр нэмэх нь синус альфа байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд үржүүр авах учраас энэ хоёр хураагдлаа. 2-ыг хуваах нь косинус альфа. За ингээд батлах илэрхийлэл бас гарч байна. За дараагийн бодлого. За 1-ийн К. За бас энэ адилтгалыг батлана. Тэгэхээр за зүүн тал дээр ба илэрхийлээ хаалт задлаа. За энэ хоёр үржүүлээ. Тийм үү? За 1 за энэ хоёр үржүүлээ. Нэмэх нь 1-ийг хуваах нь косинус альфа. За энэ хоёр үржүүлээ. Хасах косинус альфа. За энэ хоёр үржүүлээ. Хасах косинус альфа үржих нь 1-ийг хуваах нь косинус альфа. За тэнцүү. За энэ дээр бол 1 дээр нэмэх нь 1-ийг хуваах нь косинус альфа. Хасах нь косинус альфа. За хасах нь энэ хоёр хураагдлаа 1. За тэнцүү за энэ 1 1-тэй хураагдана. Тэгэхээр 1-ийг хуваах нь косинус альфа, хасах нь косинус альфа тэнцүү. За энд бол ерөнхий хуваар бол косинус альфагаар өгнө. Тэгэхээр 1-ээс хасах нь косинус квадрат альфа хуваах нь косинус альфа. За 1-ээс косинус квадрат альфа хасах юм бол синус квадрат альфа гарна. За хуваах нь косинус альфа тэнцүү. За синус квадрат альфа гэдгийг бол синус альфа үржих нь синус альфа гэж бичиж болно. За хуваар дээр болохоор косинус альфа байгаа шүү дээ тийм. За энэс синус альфа. За синус альфа косинус альфад хуваах юм бол тийм өөрөөр хэлбэл энэ илэрхийлэл маань юутай тэнцүү авах вэ? Танgens альфатай тэнцүү тийм үү? За тэгэхээр адилтгалын баруун тал гарч байна. За мөн дараагийн илэрхийлэлээ хэлбэрчлээ. За эхлээд
ийм нэг томьёо байгаа. Бид нарт 2 косинус альфа өржихэн синус альфа гэдэг маань синус 2 альфатай тэнцвэрдэг. За мөн косинус квадрат альфагаас хасах нь синус квадрат альфа гэдэг бол косинус 2 альфатай тэнцвэрдэг. За ийм томьёо бид нар бол ингэ ашиглана гэсэн үг. За эхлээд хуваар дээр байгаа илэрхийлээ явуулъя. За хуваар дээр бол ингээд 2 косинус квадрат альфаас хасах нь 1 байна тийм үү? За тэгвэл 2 косинус квадрат альфа хасах нь за нэгийг бол үндэсний адилхлаар косинус квадрат альфа дээр за нэмэх нь синус альфа шүү дээ. Энийн үн хасгаа учраас би синус квадрат альфа гэж бичиж болно гэсэн үг. Хаал задлаж байгаа учраас тэгэхээр одоо энэ хоёр бол төсөөтэй тэгэхээр косинус квадрат альфаас хасах нь синус квадрат альфа. За энэ маань юу гарч ийн? Сая томьёогоор косинус 2 альфатай тэнцвэр гэд гарч байна тийм үү? За одоо хүртүүр дээр байгаа илэрхийлээ юу тийм? За 2 косинус квадрат альфа. За тангенс альфа гэдэг бол синус альфаг косинус альфад хувадаг. За энэс бол 2. Одоо энэ косинус квадрат альфа гэдэг чинь 2 шиг байгаа гэсэн шүү дээ. Нэг нь эндээ хураагдах юм бол нэг нь үлдэнэ. Үржихэн синус альфа үлдэнэ. За энэ томьёогоор юу болох вэ? Синус альфа. Синус 2 альфатай тэнцвэрдэг тийм үү? За одоо хүртүүр дээр юу гараад ирсэн? Хүртүүр дээр синус 2 альфа гарсан. Хүртүүр дээр илэрхийлээ. За хуваар дээр илэрхийлэг бодсон чинь косинус 2 альфа гэсэн. За одоо синус 2 альфа косинус 2 альфад хуваах юм бол тангенс 2 альфа. За ингээд эцсийн хариу маань тангенс 2 альфа гарч. За дараагийн бодлого. За энэ дээр нэгдээ нэмэх нь тангенс квадрат альфа бид нар үзсэн тийм үү? Нэгдээ нэмэх нь тангенс квадрат альфа гэдэг бол нэгийг хуваах нь косинус квадрат альфа гэдэг. Одоо би эндээс язгаар гаргах юм бол тийм үү? Язгаар гаргах юм бол нэгийг хуваах нь косинус альфа гарах юм шүү дээ. Тэгвэл хуваар дээр илэрхийлэл болох уу? Косинус альфа үржихэн одоо нэгдээ нэмэх нь язгаар нэгдээ нэмэх нь тангенс квадрат альфа гэдэг маань косинус альфа үржихэн нэгийг хуваах нь косинус альфа болох юм шүү дээ. Тэгвэл эндээс энэ хоёр хурааглаа 1. Тэгвэл хүрдүүр дээр тангенс альфа байгаа шүү дээ. За хуваар дээр 1 гарсан. Тэгэхээр тангенс альфа 1 тоо тангенс альфа өөрөө гарах юм. За тэгвэл эцсийн хариу маань тангенс альфа л гарч байна. За дараагийн бодол. За бас нэгдээ нэмэх тангенс квадрат альфа гэдэг маань нэгийг хуваах нь косинус квадрат альфатай тэнцвэр тийм үү? Тэгэхээр би хүртүүр дээр илэрхийлээ бодъё. Синус альфа үржихэн за тангенс квадрат альфа гэдэг маань синус квадрат альфа хуваах нь косинус квадрат альфа. За эндээс үржүүлэх юм бол синус куб альфа хуваах нь косинус квадрат альфа гарч байна. За одоо энийг хуваах нь за нэгдээ нэмэх нь тангенс квадрат альфа гэдэг бол нэгийг хуваах нь косинус квадрат альфа гарсан шүү. За энэ том яагаад тийм үү? За одоо энэ хоёрыг би хуваах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл синус куб альфа хуваах нь косинус квадрат альфа. За хуваах нь нэгийг хуваах нь косинус квадрат альфа. За энгийн мутгаа хуваахтай адилхан тийм үү? Хоёр дахь тодорхойн байр суулж үржүүлнэ. Тэр косинус квадрат альфа үржих нь косинус квадрат альфа хуваах нь 1. За энэ хоёр хурааглаа синус куб альфа. Тэгвэл эцсийн хариу юу гарч байна? Синус куб альфа гарч байна.